Миний хамгийн дуртай солонгос олоныг болох бибимбапыг хамтдаа хийцгээе. Эхлээд ногоонуудаа болох хэрэгтэй. Дуу яга 3 орчим минут чанана. Шүүж аваад гүнжтийн тос, сармис, давсаар хамтлана. Нэг олон юмгүй хэрнээ яг энэ хамтлагаа бол айгүй гоё болдог. Бууцаг болохоор 30 орчим секунд болгоод мөн адил гүнжтийн тос, давс, сармисаар хамтлана. Булуун, мөөг, луун зэрэг ногоонуудыг тус тусад нь давсаар хамталж хуурна. Өнөөдөр хийж байгаа бибимбапта би биелийн бүлгөөгийн соус ашигласан хаа үхрэхэд алийн хамталж болно. Яг монголчуудын идэх дуртай гоё амттай юм солонгос соус байгаа. Нэмэлтээр өөр юу ч хийх шаардлагагүй. Би ер нь юм шилэн савтын хүнсний бүтээгдэхүүн сонгож авах дуртай. Ягаад тэгэхээр доторчлынхан хүнсд ямар нэгэн уруулд ороод үнэр ам шингээгээд байхгүй. Бас хамгийн гол нь дахин ашиглаж болно. Ногоонуудаа бүгдийн тус тусад нь шараад бэлтжлээ. Хаа бүлгөөгийн соус дараад амталсан учраас маш гоё амттай болсон байгаа. За ингээл дээрээ сайхан өндгөө тавиал гүнжтийн тосоо хийгээд гүүчүү чанаа нэмэл болоо. Солонгосын номер 1 CJ компани гүүчүү чааныг ашиглаж байна. Ер нь гүүчүү чаа амар гоё амттай те яг юугаар ч яаж ч хоол хийсэн айгу гоё амттай болдог. Нэрийг гүүчүү чаа маань бүх сүлжээ дэлгүүрүүд дээр нэгийг авбал нэг үнгөө алдсан байгаа юм билээ. Хамгийн гол нь CJ гэсэн логотойг сонгож авах битгий марцгаа. Солонгос бол ягаад ч бусад улсын хоолоос хамаагүй дотн санагддгүй надад лав тэгдэг. Бибимбапыг ойр тгийггүй юм байна. Ямар ч гэсэн амар гоё амттай боллоо.